Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Gavlin цасны компаниас хөрөнгөний зах зээл сонирхолтой зориулан сурал хичээл бэлтгэж байгаа лээ. Энэ удаад бид дансандаа хэрхэн мөнгө байршуулах вэ гэсэн сэдвээр мэдээлэл өгөх болно. Брокеринг компанида данс нэлгэснээр хоёр төрлийн данстай болно. Нэгдүгээрт бол үнд цасны данстай болно. Харин хоёрдугаарт төлбөр тооцооны данстай болно. За эндээс бүгдээрээ төлбөр тооцооны дансны тухай дэлгэрүүлэн авч үзье. Бидний хувьд Голомт банктай хамтран ажилтдаг байгаа. Иймээс манай компанид та өөрийнхөө үнд цасныхаа дансыг нийлгэх юм бол таны төлбөр тооцооны данс Голомт банк дээр нэгднэ гэсэн. Жишээ болгоод и голомтцгийн маань хаягаар орж дансны хулгай харах юм бол хэрхэн харагдах талаар танд товчхон мэдээлэл өгье. Тэгэхээр таны товч нэр бол энд харагдана. За данс эзэмшигчийн нэр энд харагдана. Төлөв байдал бол зарлага битүүмжлэгдсэн гэсэн ийм хэлбэрээр харагдах нь байна. Дансны төрлийн хувьд бол харилцах хадгаламж гэж харагдана. За дансны дугаар бол энд гарч ирнэ. Мэдээж таны данс таны нэр дээр нэгдэх учраас энд харагдж байгаа дансны дугаараас бол өөр дугаар харагдана. За мөн валютын хувьд бол төгрөгийн данс байна. За энд бол үлдэгдэл мөнгөн дүнтэй харагдах нэ. Ингэж нэгдэхдээ таны данс таны нэр дээр мөн таны дансны өөр дугаартай хамт нэгдэх нь байна. За яг энэ утгаараа бол та банкн дээр очиод хадгаламж нийлгээд хадгаламжийн данс болон хадгаламж эзэмшигч бүртгэгдэлтэй адилхан үнд цасны төлбөр тооцооны данс гэж тусдаа данс нэгддэг байх нэ. Банкны дансанд мөнгө хийдэгтэй адил та үнд цасныхаа төлбөр тооцооны дансандаа мөнгө шилжүүлнэ. За энэ шилжүүлэг хэрвээ банк дотор явж байгаа бол шууд явна. За банк хооронд байгавал хамгийн дээдэлтэй 1 хоногийн дараа таны үнд цасны төлбөр тооцооны дансанд мөнгө байршина. За одоогоор энэхүү гүйлгээг хийхэд бол ямар нэгэн нэмэлт шимтгэл төлбөр байхгүй байгаа. Ингээд та мөнгө байршуулсан бол брокертой захиалгаагч арилжаандаа оролцох боломжтой болох нэ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.